За hi guys. Өнөөдөр яг 2 дахь бичлэгтээ тавтаа морил. Өнөөдөр хэлээ Дубай шоколад нь яг оргиг нэгдэж үзнэ. Өмнөх бичлэгтэр бол ерөнхийдөө яг хулхин байсан юм байна лээ. Би бас сайн мэдэхгүй. Бичлэгийг оруулчаад комент уншсан чинь нь бол хулхин гээд айгүй их комент ирсэн. Тийм болохоор оргиг ингээс face message хайгаад оргийг захиалж авсан. Тийм болохоор одоо хэлээ оргиг нэгдэж үздэгэ. Энд байна. Өмнө нь савлгаа мавлгаа нь бол нөгөө өмнөх бичлэгнийхээс шал өөр юм байлээ. Чин зүгээр цаас байсан бол энэ бүр барин нэг бүр бэлэг шиг савлаад бооцсон айгу гоё юм байна. Одоо л задлж үзье. Яг ингээл амар сүртэй ягаан өнгөтэй. Миний бараг фотоштой адилхан хөө. Амар сүртэй. Өнөр бүр янз. Маа шоколад нь жоохон хайрцчих. Өнөрөө. Сэтэл одоо аюугаа юм. Нүднүүд нь аюу том юм байна. Зэн шоколадны ногоон доторх нь ингээ харагдчихэв. Айгуу гоё. Энэ бол бус шоколаднаас хамгийн бүр ялгаатай байна. Яг энэ доторх ногоон нь айгуу өвөрмөц харагдаад байгаа. Амтан ч гэсэн бүр янз энэ. Хэрвээ та яг энэ шоколадыг эдэж үзхийг хүсчихвэл энэ доор харагдж байгаа дугаар руу залгаад захиалж болно. Эсвэл Дубай шоколадыг гэртээ хийж үзмээр байвал бас энэ доор дугаар руу залгаад яг энэ Дубай шоколадны бэлтцийг нь захиалах боломжтой. Энэ бол бүгд бэлэн байгаа юм байна лээ. Шоколад болон шоколадны бэлтгэц. Тийм болохоор ямар ч гэсэн та гэртээ захиалаад идээд үзээрэй. Танд бас магадгүй арай өөрөөр амтдаж магадгүй. Миний хувьд бол иймэрхүү амтдаж байна. Ямарс надад бол таалагдлаа. Магадгүй танд бас таалагдж магадгүй. Тийм болохоор заавал захиалаад идэж үзээрэй. Энэ үртэл бичлэгийг хамтлагсан та бүхэндээ баярлалаа. Subscribe дараад бас лайка дараад дараагийн бичлэгтээ уулзцгаая.